2025 оны 9-р сарын 11-нд хойд Чоолоо аймгийн Мүүжүү хошуунаас 300,000 гаруй дагагчтай стример бүсгүй болох Юнжиагийн цогцос олджээ. Цагдаагийн газраас мэдээлснээр Юнжиа өөрийн сүүлийн шууд нэвтрүүлгээ дуусгаснаас хойш ойролцоогоор 30 минутын дараа амиа алдсан байна. Түүний биед болоод хүзүү нь олон хөхрөлттэй байсан. Дараа нь хийсэн задлан шинжилгээгээр түүний үхлийн шалтгаан нь хүзүү дарагдсанаас үүдэлтэй амьсгал боогдолт болох нь батлагдсан байна. Түүний энэхүү аимшигтай үхлийн нөхцөл байдал нь дахин нэг удаа интернетийн эрен үед шүтэн бишрэгчдийн хартал болон инфлюенсеруудын аюулгүй байдлын асуудлыг хүндсэн байна. Түүний цогцос нас барснаас хойш 3 дахь өдрөө олдсон. Тухайн үед алдар нэр нь нэмэгдэж байсан энэ бүсгүй үзэсгэлэнтэй бөгөөд ярианы чадвар сайн, бусдыг татахтаач чадварлаг нэгэн байлаа. Гэвч ийм залуу гоо үзэсгэлэнтэй охин ийм аимшигтайгаар амиа алдна гэж хэн төсөөлөх вүлээ. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт олон нийтэд цацагдахад энэ мэдээ фэнүүдийн дунд янз бүрийн таамаг хардлага үүсгэжээ. Ойлгомжгүй зүйл нь осол яг шууд нэвтрүүлэг дууснаас өртөө хагас цагийн дараа болсон явдал байв. Цагдаа нар мөн хохирогчийн шууд нэвтрүүлэг дууснаас хойших 30 минутын хугацаанд болсон бүх үйл явдлыг шалгаж тухайн үеийн бүх хяналтын камерын бичлэгийг нэгтлэн түүний бүх утасны дуудлага болоод мессежийн бүртгэлийг шалгасан байна. Цагдаа нарын анхаарлыг татсан хамгийн чухал хүн бол 50 орчим настай Чой гэгч нэгэн ир байлаа. Энэ мөрөөр мөшгөн цагдаа нар түүний гэрийг шууд олсон. Харин Чойгийн жинхэнэ үнэн ил болсны дараа зөвхөн цагдаа нарч бус энэ талаар сонссон хүмүүст сужирдсан. Учир нь алуурчин Чой инфлюенсер бүсгүй шууд нэвтрүүлгийн өрөөнд шилдэг ах хэмээх нэрээр танигдсан хүн байлаа. Бүсгүйн фэнүүдийн хүрээнд хар мур гэдэг нэр нь зөвхөн эрх мэдлийн бэлэг тэмдэг болдог ба маш их мөнгө хандивладаг эдгээр хүмүүсийг хүмүүр баян чинэлэг захирал эсвэл бизнесмэнүүд гэж итгэдэг. Нэг үгээр маш их мөнгө хандивладаг хүмүүсийг Black Cat буюу хар мур гэж нэрлэдэг. Чойч эдгээр хүмүүсийн нэг. Гэвч интернет дэх энэ том босс бодит амьдрал дээрх хүнээсээ тийсэр нэгэн байсан. Виртуал ертөнцид Чой өөрийгөө амжилттай IT компани гүйцэтгэх захирал хэмээн дүрсгэж нэвтрүүлгийн өрөөнд хоромж эргэлзэлгүйгээр өндөр дүнтэй донешн илгээдэг байлаа. Чой хэлэхдээ би тэр бом төгрөгийн үн бүхий бэлэгч өгч чадна гэж бардам хэлдэг байсан ч цагдаа нар түүний жинхэнэ амьдралыг шалгахад энэ бүхэн бүгд худал хоосон сайрхал болох нь илэрсэн. Тэр ямар ч захирал биш, харин амьдралын дарамтанд орж өр зээлдээ баригдсан дундаж насны ажилгүй ир байж. Зээлээ төлж чадаагүйгээс болж банк түүний байшин хүчээр хураан дуудлага худалдаагаар зарсан байдаг. Түүний Юнжиагийн шууд нэвтрүүлгийн өрөөнд зарцуулсан мөнгө нь ердийн халаасны мөнгө биш байв. Тэр бүсгүйд мөнгө илгээхийн тулд бүр амьдралаасаа хэмнэж заримдаа өндөр хүүтэй мөнгө хүлэгчдээс ч мөнгө зээлж байж. Энэ бүхнийг тэр зөвхөн Юнжиа болон бусад фэнүүдийн өмнө баян хүн хэмээх нэр төрөө хадгалахын тулд хийсэн байна. Хожим цагдаа нарын шалгалтаар тэр нийтдээ ойролцоогоор 100 сая воныг шууд нэвтрүүлгийн үеэр зарцуулсан болох нь тогтогджээ. Энэ байдлаар тэр шууд нэвтрүүлгийн платформ дах өөрийн статусыг VIP язгууртангийнх ангилалд оруулж жагсаалтын тоо бахын судалдаа батсуулсан. Мөн хүн бүрийн атаархал хөтлөгчийн онцгой анхаарлыг хүртэж байсан. Харин мөрдөн шалгах ажиллагаа гүнзгийрхийн хэрээр цагдаа нар тэдний харилцаа зүгээр нэг хөтлөгч фэн гэсэн энгийн холбоо биш болсныг илрүүлжээ. Хуурамч захирлын дүрээр Чой зөвхөн онлайнаар бэлэг өгөхөөс гадна Жиатай бичлэн уулзаж түүнд би чамайг бизнесийн хүмүүстэй танилцуулах болно. Карьер чинь илүү амжилттай хөгжөхөд туслана хэмээн итгэлтэйгээр ярьдаг байв. Юнжиа үүнд итгэсэн байж магадгүй. Гэхдээ эцсийн эцэст мөнгө нөөцтэй нэгэн туслах гэж байгаа бол хинч татгалзахгүй байж магад. Гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр Чойгийн жинхэнэ дүр төрх тодорч эхэлсэн. Юнжиа ажмаар ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрч түүнээ санаатаагаар зайлсхийж бүр бүх харилцаа бизнесийн холбоогоо таслахыг хүссэн байна. Харин энэ хүйтэн хандлага нь өөрийн бүх хөрөнгө сэтгэлээ тэр охин зориулсан Чойд бараг цаазын ял шиг тусчээ. Түүний сэтгэл санаа аажмаар гажиж харин солиотой өмчлөх хүсэл болон хуурсан байна. Хэрэг болохын өмнөхөн замын хажуугийн хяналтын камерт тэдний дүрс үлдсэн байх ба Чой гудамжинд Жиагийн өмнө сүхрэн суугаад сэтгэл хөдлөлтөд автан гуйж байгаа дүр зураг бичигдсэн байлаа. Гэвч энэ сүүлчийн сөхрөлт нь түүний хүссэн үр дүнг авчираагүй юм. Хожим Чой цагдаад мэдүүлэхдээ тэр орой Юнжиа нэвтрүүлгээ дуусгасныхан дараа түүн дээр очисон боловч дахин татгалзан хариу авсан гэж.
Тэгэхэд түүний ухаан бүр мөсөн тасарч өөрийгөө хянахаа болсон байна. Тэр уурлан дайрч Юнжиагийн хүзүүг чанга гатгсан бөгөөд гараа тавихад охин аль хэдийн нас барсан байсан гэж мэдүүлв. Ийм амжтай хэрэг үүснэхээ дараа Чо ихэд цочирдон айсан байна. Тэр том чемдан олж охины цогцыг хийгээд эцгүй уулын бүсдэх хогийн цэг рүү авч очин хайжээ. Юнжиа тохиолдсон энэ явдал үнэхээр эмгэнэлтэй байсан ч ийм төрлийн хэрэг анхных нь биш юм. Өмнө нь ч бас шууд нэвтрүүлгийн урамшууллаас үүдэлтэй сэтгэл санааны болон эдийн засгийн маргаанаас олж үхэл дүрсэн тохиолдлууд гарч байж. Жишээ нь Хятадын Шандун мужийн Линий хотод 34 настай нэгэн эмэгтэй хөтлөгчийг түүний хамгийн их мөнгө явуулдаг дагагч нь хутгаар 10 гаруй удаа хутгалж газар дээр нь амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Эмэгтэй хөнөөсний дараа тэрхүү амиа хорлсон. Интернетээр тархсан мэдээлэлээр бол угэр өмнө нь ачааны машин жолооддог эхнэр хүүхэдтэй байсан гин. Гэвч хөтлөгчд бэлэг өгөхийн тулд бүх хадгаламжаа барахаас гадна хоолоо залгуулах машинаа хүртэл зарж нийтдээ 1 сая юанаас илүү мөнгө зарцуулсан байжээ. Эцэст нь тэр бүхнээ алдаж мөн хариуд нь тухайн хөтлөгч аль хэдийн гэрэлсэн хүүхэдтэй болохыг мэдээд өөрийгөө хуурцсан гэж бодож уур хилтэнд автан туйлширчээ. Бас Хинан мужид Юбэ хамгаалагч бүсгүйн нэрээр танигдсан интернет од эмэгтэйтэй холбоотой хэрэг гарсан. Тэр бас жигсаалтын дээр эренбэлэгддэг эртээ офлайн уулзах үедээ ам үргэцсэн. Өнөөдөр түүнийг гэрэлсэн гэдгийг мэдсэний дараа өмнө нь өгсөн хэдэн зуун мянган юаны урамшууллыг буцааж өгөхийг шаардсан бөгөөд тэд маргалцсны эцэст өнөөхөр хүч хэрэглэн хөнөөжээ. Бас 2022 оны Хятадын Шанси мужид нэгэн хэрэг гарсан нь стрим хийдэг найз охиноо хардсан 16 настай хүү найз охиноо хөнөөсөн хэрэг нь Weibo-д халуун сэдэв болж хайлтын нэгдэж өгсөжээ. Эдгээр үйл явдлууд биднээс хол мэд санагдаж болох ч тэдгээрийн цаад үндэс нь адилхан. Нэг нь интернетэд мөнгө төлж анхаарал ба хайр худалдаж авахыг оролддог бол нөгөө нь камерын өмнө нөхөрлөл мөрөөдөл зарж амьдардаг. Мөнгө улам их урсгахын хэрээр виртуал ертөнц ба бодит амьдралын ялгаа бүдгэрч эхэлдэг байна. Харилцаа ийм хийсвэр орон зайд тогтвортой хадгалагдаж чадахгүй болсон үед ямар нэгэн муу зүйл тохиолдох нь тун амархан бөгөөд эцэст нь бусдыг ч өөрийгөө ч гинтэх үр дүнд хүрдэг. Харин ихэнд дурдсан Солонгос бүсгүй болох Юнжиагийн үхэл нь улс даяар эсэргүүцэл гашуудлын давалгааг үүсгэж онлайн орчинд хэд туйлшрагчдын үйлдэлээс контент бүтээгчдийг илүү үр дүнтэй хамгаалах арга хэмжээг шаардсан дуу хоолой өмнөхөөсөө ч хүчтэй болж байна. Хуурамч захирал хэрэгтэн Чог 9-р сарын 13-нд баривчилсан бөгөөд эхэндээ хэрэгт холбогдсноо үгүйсгэсэн боловч Юнжиагийн цогцыг олсны дараа эцэст нь гин бурууга хүлээн зөвшөөрсөн. Түүнд 1-р зэргийн хүн амны хэрэг тулгаад байна. Түүний үхэл нь инфлюенсерүүдэд ямар аюул өртөж болохыг харуулсан аимшигтай сануулга болж, ийм ослыг давтахгүй тулд цахим аюулгүй байдлын хуулийг чангаруулах, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, онлайн нийгэмд хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатайг олон нийт хурцаараа илэрхийлж эхэлжээ.